Энэ лоцингийн шинж нартай төлөвлөгөө бол баталдаг болчлоо. Одоо тэгтээ энэ дээрээсээ бас асууя да. Эдийн засгийн хөгжлийн яам боловсруулсан юм шиг нэг энэ даваасрын гишүүн санаачлаад нэг бяцлагны үйлдвэр хийсэн өдөөж хүн гаралтай түүхүүдийг эцсийн бүтээгдэхүүн болгох дээр нэлээд шүүмжлэлт агуулсан. Тэгэд яг тэрэн шиг тодорхой болгоцсон байгаа судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, тоног төхөөрөмжийн ч гэдэг юм уу судалгаанууд яг бэлэн байна уу? Тэгэхгүй одоо энэ ч бичсэнгээр бол айгүй яг жинхнээсээ лоодсонд бичсэн байгаа тань л да боловсруулах үйлдвэр барьна, боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, дэвшилт технологи нэвтрүүлнэ гэдэг. Яг тодорхой болгоцсон юмнуудыг хийж эхлэхгүй бол бид нар зүгээр цаас батлаад ямар ч нэмэргүй л болчиход байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ Монгол банкнаас энэ ч төлөвлөгөөн дээр тусгасан юмнууд байна. Тэгээ Монгол банкнаас асуух гэхээр хүн байхгүй байх шиг ажил хэсэгт. Асуучгаар ч одоо хариулах хүн байхгүй гэж ойлгох юм. Энэ ч бол баахан инфляц бууруулна гэдэг юм бичсэн байна. Гэхдээ одоо энэ Монгол банкн дээр чинь инфляц нэг ажил мөн хоёр дахь ажил бүр ихний хамгийн том зорилгын ажил бол Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгийн үн цэнийг хадгалах ажил чинь Монгол банкны үнцэн ажил гэтэл бид нар жилээс жилд төгрөгийнхөө үн цэнийг алдаад байна. Энэ дээр хийж хэрэгжүүлэх ажил хэрэгтэй байна. Хоёрдугаарт одоо бид нар олон улсын жишгийг нэвтрүүлж гин гэж хэлээл олон улсад хэрэглэгддэг юмнуудыг шууд АБ-г хуулж тавьчаад идэг. Гэтэл одоо нийтээрээ бид нар I банк гэх юм уу, E банк гэх юм уу нэг баахан тооч хэжилдэг улс болчлоо шүү дээ. Энийгээ хүртэл сайжруулад хамгийн сайныг нэвтрүүлж чадахгүй ямар ч хэрэггүй олон улсын стандартыг Монголд авчирч хийгээд байх шаардлага байхгүй. Одоо жишээлхэд энэ бид нар Орос руу Чожо сайдныг хэдэн цахилгааны төлбөр төлж байгаах, нефтийн төлбөр төлж байгаах, өөр нэг сүртэй гадагш нь хийгээд байгаа нэг тийм хүн болгон гадагшаа хийгээд байгаа одоо гүйлгээ гэж байхгүй шүү дээ. Гэтэл яг тэрийг өдөр болгон хүн болгон Монголын 3,500,000 гадагшаа гүйлгээд юм шиг л E банк гэдэг тооч хэвлүүлэх ажлыг хийгээд байгаа байхгүй Монгол банк. Төгрөгийн аншиг яаж доктортой байлгах юм, яавал энэ E банк митийн хүнд хэрэггүй ажлуудаа хийх юм. Тэгээд нэг Монгол Ардын намынхын ч бүр хүлээн зөвшөөрсөн байдаг ш. Даргын цүнх баригч нь бол одоо дадлагжуулах хөтөлбөр юм аа гэд. Буруу байхгүй да. Монгол Улсын ерөнхий сайд Зандан шатрын туслах байсан нөхөр өөрийгөө дадлагжих хөтөлбөрт хамрагдсан гэж бодоод Монгол банкнд дөржиж нэг том дарга хийж байгаа хийсэн ажил нь E банк. Ийм хүлдүү юм хийгээд байна гэж байгаа бол бид нар цаашдаа юм 5-10 жилийн төлөвлөгөө баталж хийх ямар ч шаардлага байхгүй. Тэгээ энэ дээрээ тодорхой хариулт хүсэж байна. За, сангийн яам хариулах уу? Эдийн засгийн хөгжлийн яам, за тэр Монгол банктай холбоотой төсвийн бодлоготой холбоотой асуудал дээр нь сангийн яамнаас бас бэлдэж байгаарай. 4 номер. За, асуултанд хариулж байгаа хүмүүс албан тушаал нэрээ хэлээд яваарай, протоколд үлдэх ёстой. За, эдийн засгийн хөгжлийн инх амглан макро эдийн засгийн бодлогын төслийн дарга. За, гишүүний асуултанд хариулъя. Инфляцийг хэрхэн бууруулах мөн ханштай холбоотой асуулт асуулаа гэж ойлголоо. За, инфляц бол Монгол банкны үндсэн зорилтын нэг мөн, яалтчгүй мөн. Гэхдээ инфляцийг дотор нь хувааж харуул эргэлтийн гаралтай инфляц гэж байдаг. Энэ бол нийт бүтээгдэхүүнүүд массаараа нийтлэг үнэн өсгийг эргэлтийн гаралтай инфляц гэж үзэж байгаа. Нийлүүлэлтийн гаралтай инфляц буюу тээвэр логистикийн хүндрэлээс бий болдог тодорхой бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлтийн хомслоос бий болдог инфляц гэж байна. Тэгэхээр эргэлтийн гаралтай инфляцийг бол таны ярьж байгаа зөв яалтчгүй Монгол банк хариуцна. Нийлүүлэлтийн гаралтай инфляц буюу хил бонд дээр саатал гаргахгүй байх бол засгийн газрын ажил. Тодорхой бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлтийг тасалдуулахгүй яг чухал үед нь тэрнийг тасалдуулахгүй хангаж явах бол засгийн газрын ажил байдаг. Энэ бол өнгөрсөн 5 жил бий болсон ковидын үеэр гарсан олон кейсүүд дээр засгийн газар энэ дээр манлайлан оролцож байсан. Тэгэхээр инфляцийг бол эргэлтийн гаралтай инфляцийг 5% барих, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг мөн 5% барих гэд засгийн газар болон Монгол банкаар нь салгаж зорилтууд оруулсан байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ орсноор ажиллаад явж таарна. Ханшийг асуулаа. Ханш дээр бол тодорхой тоон зорилтууд тавиагүй. Тэр нь бол өөрөө зах зээлийн хүлээлтэд хүчтэй нөлөөлдөг учраас тийм оновчтой биш гэж үзсэн. Ханшийг тогтвортой байлгахад хийх ажил бол экспортол тогтвортой авч явах, тогтвортой нэмэгдүүлэх. Ингэснээр валютын нөөцийг хангалттай түвшинд хүргэх, ингэж валютын ханшийн зах зээл өөрөө тогтвортой байх ийм нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр экспортыг тоон зорилтоор
нэмэгдүүлэх зорилтууд бол яг хариуцах эзэнтэйгээ орсон байгаа. За боловсруулах үйлдвэрлэлээр асууж энэ ард нь хөрөнгө оруулалтын жагсаалтууд байгаа. Хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргахдаа тэзүүтэй, тэзүүгүй, урьдчилсан судалгаатай, судалгаагүй, их үүсвэртэй, их үүсвэргүйгээд бүгдийг нь ангилж ялгаад оруулсан байгаа. Их үүсвэргүй төслүүд олон байна гэдээ бас шүүмжлүүд нэлээд гарч байгаа. Их үүсвэргүй төсөл гэдэг бол одоогоор их үүсвэр нь тодорхой болоогүй. Гэхдээ хувийн хэвшил, төр хувийн хэвшлийн түншлэл аль нь ч санхүүжүүлээд явахад зах зээл нээлттэй эдийн засгийн бүтцээ зөв болгох 5 жилийн зорилтуудыг хангахад ач холбогдолтой дэмжих ёстой төслүүд гэдэг агуулгаар жагсаалтан заавал оруулсан байна. Ийм за ингэж хэлээ.